Сабацхан өргөмөд үзэгчтэй та бүхэндээ энэ бет ток хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж даваа гариг болгоны 21 цагаас та бүхэндээ хүрдэг гэдэг юм. Хэлмээр байна. Тэгээд та бүхний танилдаа та бүхэндээ орой мэндийг хүргэе. За тэгээд нэвтрүүлэг ерөнхий ивент гэж мэдээж электронны барны нэгтлгүүр PC Mall-ос та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor брэндийн гар утсуудыг та бүхэн урьдчилгааг үйл эзэгээрээ хороолт боломжтой. За тэгээд мэдээж нэвтрүүлгийн юм бас нэг спонсоруул мэдээж илүү тийм үл Pepsi ба гэдэг хэлэхэд таатай байна. За тэгээд яач вэ? Ганцаар явчихсан шүү дээ. Агуудгаа гацхгүй. Би анар толгой хоёрыг дэмжлэхгүй явсан. Гоо тэр чинь ерөөсөө асуухгүй л дээ. Зүгээр би зүгээр албаар л гоё. Эндээс оонор гэдэг өөр хоол орж эхэл гоё гэхгүй. За, өнгөрсөн дараад бол маш гоё болсон. Бид нар өмнө дөрөв ярьжсэн. Өмнөний дугаараар энэ дор маш гоё тоглолтууд болох юм байна гэж ярьжсэн. Тэгээ яг тэр тоглолтуудаас үзэгдлээ гэж бодож байна. За, мэдээж хэрэг бол маш олон багуудын одоо rival матчуд те. Тэр тусмаа Lakers Boston гэдэг багуудын rival бол NBA-гийн хамгийн том rival. Мөнхийн өрсөлдөж та. Тэгээ энэ бол Boston доо. Boston талбай дээр болсон тоглолт. За, Lakers бол үнэхээр маш сайн амжилттай явж ирсэн энэ тоглолтыг бол тийм ээ. Houston гэсэн амжилттай явж ирсэн. Тийм ба тийм. 8 дараа очсон байсан. Houston гэсэн амжилттай явж ирсэн. Boston талбай дээр ирсэн. Маш сайн очронуудаа за энэ бол нөгөө аялын тоглолтын хэцүү аялын тоглолтуудын хамгийн ихний тоглолт байсан тийм ээ. За ингээд тоглосон. Манайхан гоё яриад юу шүү дээ. 8 тоглолт дараалан хоцсон нь Лука Дончичийн карьерт анхных юм. Тэгсэн. Тэрийг би энэ өнөөдрөөс гарсан шүү. Ингээ би итгэхгүй шүү дээ. Ингээ нэр тийм юм байна юм билээ. Сонирхолтой юм байна тий. 8 дараа чойж үзээг өгөхөр. За нэг талаараа Lakers бол тоглогч нар нь нөө жоо амралт багтай. Ойрхон тоглолтууд хийгээ явсан бол Сэртэл тус Бостон бол зарим нэг байдлаар зарим тоглогчтой амраацсан. За ихний хагасд бол өрсөлдөө яг тэнцүү явсан. 4 оны тоглолт юутад дууссан тийм ээ. За тэгээ 3 дугаар үеэс эхлээд бол юм өөрчлөж гисэн тийм. Ийм шилжүү хаад ойлгож байгаа. Айсон. За ингээд болоо. Оо. За нөгөө LeBron James-ний нөгөө энэ ямар бэлтгэл хөлөө баясаа. Одоо цавны бэлтгэл гэж явах нь тийм ээ. Тэгээ олмоор тоолтонд ирж орж ирэх тийм. За тэгээ 12 зүртэй. За тэгээд энэ тоглолтын талаар бүгд ярьж байна. Тэгээд ер нь бол хоёр тоглолтын үзээд ер нь багууд дээр ярмаар байна. Lakers дээр, Boston дээр баясаас эхлэх үү? Мэдээж ач холбогдлын хувьд бол чухал тоглолт байсан нь бол ойлгомжтой. Lakers нөгөө бүсгийн 2 дугаар өрөөнд явж байгаа түрүү хэлсэнчлэн NBA-гээс гэсэн мөнгөний хамгийн агуу rival гэдэг утгаараа тун сонирхолтой тоглолт болсон. Тоглолт эцсийн мөчл шийдэглээ. LeBron James-ийн гэмтэл хүртлийн талаар гэх юм бол харамсалтай байна. Тэгээд одоо тэгээд яа харахгүй нас гэх юм болов ачаал маш их авж байгаа шинж юм болов да. Шүмсдэн гэдэг чинь ачаалтай л бол 40 настай үед тийм ээ. Тэгээд ачаалтай холбоотой тэгээд хожигдчихлоо. Бүсгийн 3 дугаар байл орчих. За тэгээд нөгөө яг бас яг энэ дээрс ярих гэж угаасаа нөгөө LeBron James нөгөө хангалттай ингээд үлрэлийн ихэнд хангалттай ингээд хожоод яваад ирсэн бол магадгүй нөгөө амраах боломж байсан. Тийм боломж байгаагүй. Дандаа яг нөгөө 6-сан дээр байж байгаа Лукагийн солилцоолт ер нь тэрээс өмнөрөө тий. Тэгээд шинэ цацруулж шийд ингээд үдсээр бол бас амрах юм баг байсан баг л та. Тэгэхээр LeBron ер нь цаашдаа явах бол ер нь хэр амралт хэрэгтэй байгаа бол LeBron-гоо Lakers ер нь яг яах бол тийм ээ. Тэгээд Boston-го цөмөр орноор ер нь Boston-го давхар яриад урч бас болно. LeBron Lakers нэг тийм муу л байна л да. Уусаа LeBron Luka хоёрын нэг нь байхгүй болоход л энэ баг тэгвэл плей-эл баг болж хуурна. Плей-оффын өрсөлдөөнд төдийлэн сайн өрсөлдөө үзүүлэхгүй баг. Тэгээд яг энэ тоглолтын дээр Jackson Hayes-руу Hachimura хоёр мэдээж байгаагүй. Тэгээд будагтаад талбад яхахгүй илүү байсан баг нь Celtics дээр 4 үед Brown Tatum-ийн шидэлтүүд ороод ерөнхийдөө тоглолтыг хаасан ч гэсэн 3 дугаар үед тэр 21 он хүртэл тасарсан гол шилтгаан бол будагтаад талбагаас нь оноонууд авсан. Boston илүү үргэсэн. 2 дугаар илүү үргэсэн гэдэг. Яг нөгөө талаас бол Porzingis байгаагүй. Гэхдээ Drew Holiday гэмтлээсээ эргэж ирснээр одоо Reese-ийн тоглолтыг хязгаарласан ч гэх юм. Тэгээд Luka дээр бол Luka эдгээр 30 он авсан ч гэсэн яа харахгүй Jaylen Brown бол Luka Doncic-ийг хамгийн сайн хамгаалдаг
ийм тоглогч юм аа гэдгийг бол өчигдрийн тоглолтоос үзээд тийм л зүйлийг мэдэрсэн. Яг Джейлен Брауныг үдс бол яг тоглож чадахгүй баасан. 3 ч удаа Лукагийн бөмбөгийг тасалсан. Ер нь тухгүй товтлуулжсэн. Тэгэхээр зүгээр яг Бостон бол угаасаа аваргууд Лейкерсээс илүү баг гэдэг нь л харагдлаа. Юу Тайрус асуу гэж бодлоо. Яг нөгөө энэний өмнөх тоглолтын дээр бол Тейтмиг бол амраацсан байсан. Гэхдээ нөгөө Причард Дерек Вайт хоёр энэ тоглолтын дээр бүр юу эвдсэн шүү дээ. Рекордуудыг эвдсэн. Хам 40 оноо авсан хоёр хостол анхных баг. Дээрэс нь 3-9-өөс дээш удаа хийсэн анхны хостол гэдэг тий. Тэгэхээр энэ өөрөө Джейсон Тейтм байхгүй байгаа ч гэсэн энэ баг бол бас тоглох бүрэн боломжтой юм гэдгийг харуулж байгаа нэг юм байна тийм ээ. Өнгөрсөн дугаар дээр хэлсэн шүү дээ. Тий үүргийн тоглогч нарын суперстар гэдэг. Тий тэр тоглогч маань Derek White гэдэг нэртэй. Тэгээ дээрэс нь бас төдийлөн бас үнэлэгдээд идэггүй тоглогчд ялчгүй Peyton Pritchard. Намхан тэгээд одоо цагаан арьстай гэдгээрээ бас төдийлний хүмүүс үнэлэгдээд идэггүй ч гэсэндээ энэ үйлрэл бол шилдэг 6 дахь тоглогчийн хэмжээ нь бол заавал ярих хэвээр тоглогч. А дээрэс нь өөрийн хичээл зүтгэлтэй өөрийнхөө энэ хичээл зүтгэлээр энэ NBA-д энэ том багийн бас 6 дахь тоглогч байгаа гэдгээ харуулсан юм тоглолтоо харуулсан болов гэж бодож байна. Bridget-ийн талаар бас яриа гэж бодож байна л да нараа. Bridget-ийг бол хүмүүс яг сая хэллээ бас дутуу үнэлэгдсэн байж болно. Гэхдээ энэ тоглогч өнөө жишээ нь энэ үйлрэл гэхэд 3 шид оруулсан тоогоор эхний 10-т орцсон явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тоглогч уул нь багт нахад Derek White гэдэг тоглогч байна тий. Tatum гэдэг тоглогч байна тий. Уул нь 3 оны шилдэлтүүд нь бүр хамаагүй өндөр байдаг тоглогч. Тэгэхээр 3 дахь одоо тоглогч нь эхний NBA-д эхний 10 руу байна гэдэг нь өөрөө аимшигт үзүүлэлт гэхгүй. 160-ыг оруулсан байлээ шүү дээ. 170-ыг оруулсан байлээ шүү дээ. 200 гаруй шилдэлтийг хийх нь вэ тий. Тэгэхээр энэ тоглогчийн тал дээр яриач юм. Bridget гэдэг тоглогч ер нь ямар үүргийн тоглогч яах вэ? Peyton Pritchard яг удирдлагын юу гэдэг карьерийнхаа эхний 2-3 жил олон мянган талбай дээр өнгөрүүлээгүй. Гэхдээ яг NBA-гийн тоглогчдынхаа дунд бол Peyton Pritchard бол сагсан мөнгөийг тоглож чаддаг залуу гэдгээр бол хүлээн тамирчид бол хүлээн зөвшөөрөгдсөн. Ийм тамирчин байгаад байсан. Тэгээд энэ удаагийн 43 оноо авалт бол тохиолдлих биш ер нь бүтэн удирдлагын туш сэлгэнээс одоо гол тоглогч нь байж чадсан гэдгээл баттгаж тодруулж харуулж байгаа болов уу гэж харж байна те. Бүгдээрээ Boston Celtics-ийн хамгаалтын болон довтлооны үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн үзүүлэлтийг бүгдээр харцгаая тэгэхөө. Тэдээс бүгдээ яриа явчих тийм ээ. За довтлогоо 23-аас 24 цөөрөө довтлогоо Нэг болоо хоёрт байсан тийм өнгөрсөн жил. Энэ жил бол яг 3 болон 5-д байгаа. Гэхдээ одоо эхний 5-д OKC Boston гэдэг хоёр баг л тоглоом хамгаалтаар бичигдэж чадчихж байгаа. Хамгаалт бол яг юм дээр биш үү? Гэхдээ өнгөрсөн харангуут юм байна. Тийм байна тийм. Харангуут байна. Тэгэхээр өнгөрсөн улирлаасаа бусад багууд сайжирсан байгаа нь харагдаж байна. Тийм байна тийм. Тэрээс юу бол яг тоон үзүүлэлт нь яг адилхан биш тийм. Тэгэхээр бусад багуудын хамгаалтууд сайжирсан байна. Тэгээ Бостон бид нар бас харьцангуй муу тоглоод байна гэж хараад байгаа шүү. Тэгэхэд л үзүүлэлтүүд байж л те. Яг зүгээр одоо нэг бид нэг юм ярьж байна. Одоо нэг 20 тоглолт үлдлээ. Зарим нь 18-9 тоглолт үлдчих боллоо. Тэгэхээр нөгөө бүсийн яалчгүй нөгөө финал өнгөрсөн жилийн аврагууд бүсийн финал Cleveland энэ хоёр гэж тооцох юм бол зүгээр хат хоёроос асууж байгаа. Boston Cleveland одоо өөрчлөгдөж байгаа юм. Юу бодлоо? Тэгээ Boston Cleveland Бодлосоодох юм бахгүй. Бодлооч хэлээгүй л байна. За би бодлоо асууж байгаа. Аа одоо Boston Cleveland өнөөдрөөр Бостон буцаад ирчлээ л гэж харж байна. За тулгаа Cleveland Boston дээр бас хүнс бол тийш бас тий. Өөрийнхөө асуудаг хүн юм байна тэр. Ботод шүү тулгаа шүү. Би бол Cleveland-ыг дэмжиж байгаа сэтгэл зүг байгаад байгаа байхгүй. Тэгээ хожих гарцуудын бод. Тэгээ бодит байдал дээр болохоор яхахгүй Darius Garland-ийн байрлал суулгалчод байна л да. Ингээ харьцуулаад харахаар. Тооны хацаад 2-2 байгаа шүү дээ харьцаа тий. Тийм. Cleveland бол сайн өрсөлдөө үзүүлэх боломжтой шүү гэдгийг бол харууллаа л байгаа. Гэтэ яг нөгөө талаас нь Cleveland-д давуу тал байгаа Evan Mobley-ийн байрлал болчиход байгаа. Evan Mobley-ийн байрлал дээр яг үнэн гэлэхэд 4 номер дээр All Harvard байхгүй. Tatum аль хүчээр тоглоод байдаг. Tatum бол ачаал их аав. Тэгээд Hunter Mobley хоёрыг бол би Tatum Brown-ын тоглолтыг хязгаарлаж чадчихаар хараад байгаа боловч нөгөөдөл нь White ч рүү хоёр бас Mitchell Garland-ын тоглолтыг хязгаарлаж харж байгаа. Яг айгүй хэцүү матчапууд байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Тэгээд 7 тоглолт нь шийдэгдэнэ гэж орхиж идэх үү. За хин Андрийн хувьд Cleveland. Ваа за тэр бол батараа Boston үстэй. Тэгэхээр ингээд яг харангууд маш үүтэй харагдаж штэ. Ямар ч баталгаа ямар ч хүн гэж чадахгүй шүү дээ. Өнгөрсөн үйлрэлтэй харьцуулаад. Өнгөрсөн үйлрэлд бол ерөн зөв Бостон хариулахад амархан байсан. Энэ үйлдэлийнх бол ямар ч тийм Нөгөө л асуулт ирнэ л дээ. Тийм. Mitchell
суперстарынхаа ажлыг хийж чадах уу? Тэгээ Porzingis бас ирэх хэрэгтэй. За Porzingis яг уу Porzingis бас хэцүү байх баг. Porzingis-ийг хамгаалж байгаа тоглогч нар бас сайн тоглогч нар таарж байгаа учраас. Зөв Mitchell хэрхэн сайн байх вэ гэдэг нь л хамгийн чухал болоо л гэж. Тэднээс шийдэх. Гэтэл бас нэлээ юу хариулт шүү дээ. Бас хүмүүс Та өөрөө мэдгүй болол сууж байгаа. ер нь бол би өөрөө бас толгой эргээд байгаа болохоор асууж байгаа шүү дээ. Айгуу зү. Яг Тэгээ нэг хариулт уу. батгатай зүйл. Би бол зүгээр аваргуудын сэтгэл зүй хараа дээр явах бол гэдэг ганцхан юм л тавиа. Өөр юм бол алга. Асуулт чи өнөөдөр гэвс. Өнөөдөр Бостон. Өнөөдөр шүү дээ. Бостон. Тэгээ өнөөдөр бол Бостон. Тэгээ сүүлийн хоёр тоглолтыг би хараад үзээд одоо Лекстэй тоглосон тоглолт өмнөх нь Джейсон Тэйтэн байхгүй тоглосон байсан шүү дээ. Тэр хоёр тоглолтыг үзээд заа үнэхээр бас Бостонгийн юу бас байна. Сайн дээр үзүүлэлтэр яг зөв Портландын эсрэг байсан чинь Preacher сэлгэнээс 40 оноо сэлгэний тоглосон 40 оноо авч ийн гэдэг юм гайхалтай л үзүүлэлт л доо. Тэр бол бас тэрэн Lakers эсрэг тоглолтноор бол Tatum 40 оноо авсан шүү дээ. тийм. Тэгээд яг аргагүй зүгээр Celtics авраг хамгаалыг гэвэл хин Porzingis маш чухал үүрэг нөлөөтэй юм байна гэдэг нь ерөн зүгээр энэ үйлрэлт маш ихээр тодл харагдаж байна. Horford үе сайн тоглоод байгаа. Тэр жигд бол сайн биш байгаа. Horford-оос бол их зүйл хүлээх хэрэггүй л болов гэж. Яг зөв туршлагатай тоглогч ямар цувралуудад бол тодорхой хэмжээгээр нэг тоглолтыг бол ганцаараа үүрээд аваад гарчих төрөн потенциалтай тийм туршлагатай тоглогч байгаад байна. Celtics-ийн нэг аюулч юу гэхээр нэг төвийн тоглогчдыг хэрвээ довтлооны санаачлаггүй төвийн тоглогчдыг бол хин хоёр нь хамгаалчаад байгаа шүү дээ. Derek White, Jrue бол тийм. Тэгэхээр Cavaliers-тай матч-апыг харах юм бол Jared Allen тэр тоглогч нь бол таарах гэдэг. Тэр нэг аюул байгаа. Horford одоо энэ жил 38 л үү? Тийм. Тэгэхээр 38 төвч ус. За юугаар бүгдээрээ бас дараагийнхаа юу орё. Тэгээд Giannis Antetokounmpo бол хамгийн залуудаа 20,000 оноо төрсэн босгож ирсэн 6 дахь тоглогч боллоо тийм ээ. Тэгэхээр энэ бол бас Greg Mangас гэх одоо тийм 30 настай да. 30 настай та. Switch гэдэг чинь гажиг гэсэн үг. За Гажиг грек гэж орчуулж За байна. гажиг Greg энэ ч ихтэй нэр ингэсэн. Гой никнейм санагдаж Харин байна. тийм нууц. За бүгд бусд нь 20 Янас 30-тай биш тийм ээ. 28. 29 Jordan-гийн 28 уу? 28. Леброн 28, Jordan Тэгээ 29 юм шүү. Тэр 29 биш үү тийм? Гэхдээ Энэ ингээд ардаа хамгийн хурдан хөрсөн нь тэгэхээр ер нь бол Michael Jordan байхгүй. Хамгийн их оюутан коллежтэй тоглоод хайцгүй NBA руу сүүлд орж ирсэн гэдэг. насаараа орсон. Тийм. Тийм үнэ. Гэхдээ зарим нь шууд high school-ээс тоглосон тоглолтыг харах юм бол тийм байна. Энэ насыг харахгүйгээр тийм. Тийм. Тэр тоглолтод оролцсон юм. LeBron жишээ нь их тоглолтод оролцсон байна. Гэхдээ зүгээр Giannis-ийн ихний үлрэлт 7 оноо тийм 6.9 оноод унтчихсан. Хоёр дахь үлрэлтээ 12 оноод унтчихсан бохоо. Kobe ч ялгаагүй. Тийм. LeBron Jordan энэ төр бол орж ирсэн цагаас шууд 25 оноод унтчихсан. Тэгэхээр Giannis-ийн үед сүүлийн 7 жилийн карьер нь гайхалтай байна. Тэгэхээр бид нар нэг юм дээр юм ярихээр Янас хэрхэн сайн өөрөө хөгжиж чадсан тоглож байгаа гэдгийг бид шууд харж байгаа юм байна тийм. Тэр бол Hard work шүү дээ. хамгийн том хэр мундаг болсон мэн хэр дасан зогтсон байна тийм. Хэр өөрийгөө мундаг болгосон байна гэж. Өөрийнхөө одоо нөгөө нэг өгөгдөл байгаа шүү дээ. Янс ер нь лигт орж ирэхэд амар туурхаа ер нь өндөр тоглож байсан шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө өгөгдлөө яаж хамгийн супер потенциалтай аваач чадах вэ гэдэг дээр л амар сайн ажилласан тоглож юм байна. Одоо бид Янасын одоо нөгөө жил бүрийнх нь баг evolution-ыг харах юм бол булчингийн масс хэрхэн нэмж байгаа тэр зүйн харах юм бол гайхалтай байсан. За тэгээд угаас зогцоосчгүй нэг юм болсон. За тэгээд одоо энийг сэдврүү орё гэж бодож байна. Угаасаа бүх оддын тоглолтоос хойш тэгээд ерөөсөө нөгөө бүх багууд яг нөгөө логтын нөлдөг шүү дээ. Яг ингээд тэр багуудлыг одоо жинхэнэ одоо хамгийн сайн багууд Оостроос хойш өөрсдөө харуулдаг тийм ээ. Юу нэг орж плей-офф мод руу орж идэг шүү дээ. За тэгээд энд бол хамгийн сайн байгаа 6 багийг мэдрийг харуулж байна тийм ээ. Плей-оффоос одоо яг бүх оддын тоглолтоос хойш Cleveland 6 ожилттай, Lakers 7-1, Golden State Warriors 6-1, OKC өнөөдөр хожоод 7-1 болчихлоо. 7-1 тий. Detroit 6-2, 7-2 болчихлоо. 7-2 тий. Өнөөдөр Bucks хожигдсон шүү дээ. Тэр нь хожигдсон шүү дээ. За тэгэхээр Өглөө шүү. энэ 6 баг бол ялтчгүй маш сайн байна тий. Одоо ингэ харах юм бол хоёр нь бол аврагын төлөө хамгийн фаворит байгаа хоёр. Шууд яригдах хоёр баг. Нөгөө нь бол туршлагатай лигийн супер одоо юм тий. OG нэртэй баг байна. Тий. Дунданд нэг үсэг явж байгаа нь Detroit гоё. Тий, гоё шүү дээ. Гэхдээ бид нар Detroit-ыг үлдэх гэснээр сошиал бид нар үнэлж игссэн шүү дээ. Энэ бид бол Detroit-ыг игснээс энэ жил өөр байгаа гэсэн
залуу багуудаас Детройт Орландо хоёрыг бид ярьжсэн юм. Тэгсэн энэ хоёр баяг юг алдсангүй шүү дээ. Өлөдөө биш. Алдах болов уу гэж хэлсэн алдсангүй. Тэгэхээр Детройтийн чанар нь хэр байгаа. Детройт бол аюул тарьж болох баг гэдэг бүгд шүүж байгаа шүү дээ. Энэ бол амсгалт гаргах магадлалтай багуудын нэг Детройт шууд орох хаа. Тоглолтуудыг бид нар үзэж байгаа. Тэгээд Каннингем ямар мундаг өсөж байгаа тоглогч вэ гэдгийг бид нар бол харж байгаа тийм ээ. Өөрөө яг Детройтийн нөгөө сакс өөрөө нэг юм амар хатуу байгаа юм л нөгөө culture нэг юм уу тийм. Тэр чинь угаасаа катлер Стюарт гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг энэ явж багтай тоосон гэсэн одоо шатгаар үздэг гэх юм тийм. Нэрс нэр багийн culture гэсэн нөгөө Miami culture бид мэддэг. Детройтийн culture culture байж тань тийм. Bad Boys-ийн 88 оны Bad Boys-ийн 2004 оны бас дандаа л чанга ерөөсөө тий яг эвгүй ер нь нэг софт хүн байгаа энэ жил. За. Tobias Harris гэдэг. Harris-ыг бол би ерөөсөө харахаар софт лагтаад байна шүү дээ. Гэхдээ Харрис чимээгүй яг л хийх юм хийгээл явж л байгаа шүү дээ. Яг л нэг 15 оноо дундчлал. 15 онооч бас их шүү дээ. Тэгэхээр яг зүгээр Tobias Harris зүгээр л тийм багийн гол чигдэг тоглогч шиг зүгээр л юм үүргийн нэг 15 оноо дундчлах хэмжээний тоглогч болж байгаа. Одоо цаавал дээрээс нь туршлагатай тоглож болчихлоо тийм. Тийм туршлагатай тоглогч. Багийн бас дуу хоолой алдсан байгаа даа. За дөнгөж сая яг ярьсан нөгөө өнөөдөр яг тэр саяны 6 багаас ч хоёр баг нь хоорондоо тоглосон. Тэр тоглолтыг бид үзцгээе. Chaos Bucks гэдэг Багийн гараа сэлгээ ер нь бүх юм айгуул Жигдэрсэн тийм. Оба. тэгэд өнөөдөр Milwaukee-гоос 3 хүн тоглож байгаа байхгүй. Lillard, Antetokounmpo, Kuzma. хараа тийм. Йоо. Яаж шахах юм бэ тийм. Гэ Mobley-г удаас 3-аас гарч шүү дээ. Одоо Харин Mobley-гийн тоглолт имжлэг юм л аа. Хантер бол нэг хантер солилцоог ус болоход энэ юуны NBA аврагын дүр зурглыг өөрчилж магадгүй гэж хэлсэн. Ер нь зүгээр үнэхээр зөв солилцоод болсон байна гэж байна. Ямарч хийг байгаа тийм. Ерөнхийдөө нөгөө солилцоо гэж ярихаар бид нөгөө солилцоо нэг ч гэсэн нэг хүний солилцоо нэг багт ямар аимшигтай үр нөлөө үзүүлдэг бид энэ жил бол нэлээд олон солилцоогоор авчиж байна тийм ээ. Тийм. Одоо зүгээр тэр нөгөө Peyton Pritchard-ыг шилдэг 6 дахь гэдэг. Ер нь зүгээр Hunter Pritchard хоёрын нэг нь авах нь тодорхой болчихлоо. Аль нэг нь. Ер нь тэгэхээр Pritchard арай илүү фаворит байгаа бох тийм. Эсэг талч гэсэндээ бокс дээрсэн бас Кузмагийн солилцоо бас. Тий. Үдээ бас л ах шиг тийм ээ. Тийм. Угаасаа Сая яригдж байгаа 6 багийн нэгтэн байна гэхэр чинь Кузмагаас хойш гэсэн үг шүү дээ. Бас тэгэл шууд нөлөөгөө үзүүлээд эхэлж штэ. Бид нэг ус дараа нэрнээс угсаа нэг лигд сая болсон солилцооноос үгүй. Тэгээд солилцоо хүмүүсүүд нь баг хийх л үсээ маш багтаа өрнө өстө болчихлоо шүү дээ. За энэ бол сая өнөө өглөө болсон тоглолт. Ингээд Cleveland Bucks-ыг хожоод саяны тоо үзүүлэлт нь барыг 7-0 болж байгаа шүү дээ. тий. Ингээд бүгд нэмэгдээд дараасан 9 өглөө тийм. Нэг үлрэлд 3 удаа 8 ба түнэс дэш дараалсан юм цуврал үзүүлж анхны баг гэсэн шүү дээ. Тэгэхээр арай амар байгаа юм аа. Тэгээд нөгөө бид нар нөгөө энэ биток хэлдэг нөгөө тоо бол худлаа ярьдаггүй гэдэг тий. Тэр бол ялтчихгүй юу гэж. За дараагийнхаа юугаар багийн тоглолтыг үзцгээе. Өнөөдөр Detroit Pistons баг Portland-тай тоглосон. Cade Cunningham MVP ладрын 9-р хувьд шиж орж ирсэн. Тэгээд яг энэ жилийн лигийн шилдэг 10 тоглогч юм байна да. Тэгэхээр одоо MIP-ийн өрсөлдөөнд бол бараг л өрсөлдөгч болчихлоо тийм ээ. Өрсөлдөгчгүй тий. Өрсөлдөгч. За тэгэхээр тэр бол бас гоё ширээ шүү. Мара Том тоглолттой авдаг шиг байна л тий. Одоо жишээ нь Янс авлаа шүү дээ. Өдөө одоо юу гарах юм бэ? Янис, Tracy McGrady гэдэг дандаа л ирээдүйн тэгэл том одууд шиг л авдаг шүү дээ. ялч байрлал дээр том бийтэй. Гэтэ маш хурдан энэ тоглогч юм боллоо тий. Хурдан биш ээ. Шүлэгтээс спорт 4 дахь жил рүү орж Гэхдээ би бол тэрийг бол харин Хурдан драфтын хинчин Канаим чин бүр хүлээлт нь маш өндөр гарч орсон шүү дээ. Гэтэ эхний жил бол яг тийм байгаагүй. Гэхдээ бол маш хурдан ихтэй өөрийгөө ягаад би болчихдог гэж боддог шүү. Зөв яг эхний жилүүдийн нэрээс анзаараагүй болохоор мэдэхгүй байгаа даахгүй юу? тэгээ сайн байсан шүү дээ. Оноо авалт Муу байгаагүй шүү дээ ерөөсөө. Гэхдээ оноо авалт яг одоо энэ жилийн бол комплит одоо нэг төгсч байхдаа одоо нэг бүрэн гүйц боловсрсан тоглогч гэдэг юу төгчлөө байна л да. Тэрнээс өмнөх жилүүдэд яг хувийн тоглолтод тийм бага тоглолтууд тоглож бол байгаагүй шүү дээ. Одоо л энэ жилийн тоглолт бол яг харахгүй лидер хэмжээний тоглолт тийм скилзэт болчиход байна. Тэгээ сүүлийн Ялч болгож эхэлж байна бага тий.
өнгөрсөн жилийн ялагдлын хичээлүүд нь тий амар байлаа шүү дээ. 23-аар алж ялагдчих байлаа. Тэгэхээр энэ нөгөө Гүр бизнесээс явах талаар яриа гарч ирсэн шүү дээ. Тэр саяын коучоо явууллаа. Энийгээ жилээс нь явуулж маавлаа. тэгэхээр энэ тоглогчийн нөгөө тэгээд нөгөө сэтгэл зүйн бас өндөр гэсэн үг тий. Тэр бүх ялагдвал маш хурдан тэр юу авч тий. Мотивац аваад ингэж ингэдэг чинь тий. Ямарчтай тоглогч зөндөө байгаа шүү. Энэ бол одоо тэгээд хийж ялагдахыг хүсэхгүй байх шүү дээ. Тэгж их ялагдсан байна. За тэгээд дотоод ээлжид ялтаа авлаа. За бүгдээр юу гарчи дорнод бүсийн Үсдэгтэй тий. үстэй бүгдээр харцгаая. Тэгээ бүгдээр тэрэн дээр гоё ярилцсан. Ер нь багууд маань юу болж юм? Яаж юм? Өөрчлөлтүүд гарч ийн үл 40 тоноос өөр юу болов? 11 байгаа баг 12-тэй байсаар л байгаа байна. Тэрийг одоо тэр ерөөсөө драфт ирэх рүү явахаар болцсон шүү тэр дээ. өөрчлөгдөхгүй байна. Драфт ирэх рүү явахаар. Гүрслээ ямар ч хамаагүй аргаар плейнд байгаа л гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь эмбитэн хийсэн авах маавт болоод хэлчихлээ. Тэгбүүтээ тэр Эмбид байхгүйсэн баг плейнд. тэгбүүтээ тэгээд манай багийг бол Харин Чикаго унах юм багсан. Чикагого ч унахгүй юм биш үү? Чикаго ч Майамиг хожоо. Тэгсэн Майамигээс шүү дээ. 3 дараалал ажигдсан. тий. Тэр ихтэй Чикаго Майамитэй тоглож амар тоглосон шүү. Тэр үл үтсэн. Тэгээ хожигдлоо ярьсан 12 үжиж плейнд орно гэдэг айгу муу зүйл тахгүй өөрөө тий. Чикаго Булс. Детройтын 6 дараал байх уу? Детройт Баг тийм үү? Хоёр тоглолтын Детройт дээшээ явна гэхээс доошоо Энэ оёхооргүй л юм шиг. доош унахгүй л дээ. Дээш 5 4 5 руу орох боломжтой гэж харж байгаа. Уул хоёрын тоглолтын зүйл юм шиг хоёр жилээ. Боломж байгаа юм байна тий. байгаа ба. Байгаа маань. Гэхдээ тэгэл яг чанар харах юм бол Орландо Майами хоёр Юу асуусан танаас? Нью-Йорк Никс яах юм бэ? Брансгийн гэмтэл Нью-Йорк яах бол? Брансгийн 2 7 хоног үстэй. Тэгвэл гэхдээ 2 7 гэдэг чинь баг тэгэл. Тэгээд байхгүйд нь ер нь бол хожигдох нь барыг тодорхой шүү. Тэгээ тодорхойлсон тий. Клач мөчт хэцүү тий. 3 дугаар байраар гарсан нь Кливлендэд ашигтай шүү дээ үгүй тий. Нью-Йоркд уу? Тий. Нью-Йоркт уу? Гэгөө Кливлендэд Ягаад. Яг тийм. яг тэ Нью-Йорк Бостон хоёрыг 20 дугаар шатнд тааруулахгүй юу? Тэгэхгүй 4 рүү унчаар чинь Нью-Йорктой бас тааруул эвгүй шүү дээ Кливлендэд. Ахаа. Кливленд 2-оор гарч болохгүй гэж байна. Кливленд биш. Яг одоо нөгөө Брансны эзгүүд Нью-Йорк 4 5 руу унах боломжтой. Аа. Гэтэ боломж бол байгаа шүү дээ. Гэтэ эвгүй гэж юу? Одоо надад бол Бакстай тоглосноо арай амархан баха. Амархан баг. Нью-Йоркийнхэн чинь жоохон яг эхний шатнд бол эвгүй баг л та тий. Ядраагүй үедээ бол жоохон хатууд амиа тавиа тоглолцдог. Ер нь бол тий. Эвгүй тий. Ядраагүй баг. Тэгээ нөгөө баг амар ядраадаг тий. Би бол ядраагүй Бранс бодохгүй л байна. Ядраад яваад байгаа гэж. Ядрахад бол амар. Одоо гэхдээ энэ 14 хоногийнх нь юу бол Брансанд амар том амралт болчих шүү дээ. Бид нар баг бэртүүл амралт юм шүү. Муухай юм. Тасч би амрал гэсэн чи. Үгүй гэсэн Тэгвэл газч чиг. Тийм байхгүй хаа мэд. Гэхдээ одоо зөв үнэхээр л тийм амралт гарч штэ. Ер нь бол тийм байна тий. За бүгдээрээ тэгээд хэсгөрийн дараа бүгдээрээ уулзцаад энэ бод тогтоомд оролцсон. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ бид нар сая ихнийхээ сэдвийг сайхан нэлээд ярьсан. Ер нь дорнод бүсгийн багуудтай бид нар ярьсан тий. Одоо бүгдээрээ бол дараагийн сэдв рүү оръё. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол бас нэгэн шинэ рекорд имжил гэж болно. Тий. Түүх үзүүлэлт. Никола Йокичийн одоо энэ үзүүлэлт бол юу гэсэн ч бодохтой юм. 30 20 гэж шүү дээ гэсэн үг. Ассистера нөгөө юу гэсэн те хамгийн их нь үсэн те өөрийнх нь те. Тэрээс нь хамгийн замлынхан те. оновчтой дамжуулт гэсэн төвийн тоглож байна. 22 болсон. Энэ зөвөр яг би нэг стат харсан 30-20-оор яг Никола Йокичос Өөр одоо гарахад үзүүлэлт авах гэж бодож байна. Гэхдээ яг ингээ харсан ч амар юм лээ. 3 дугаар үеийн 10 минут дээр явж исэн чинь Никола Йокичийг тайлбарлагч нь Никола Йокич одоо дараах трипл дабла хийлээ гэдгийгсэн юм. Тэрнээс хойш дахиад Никола Йокичийн статик 0-0 болгоод тоглолт дуустал харуул дахиад трипл дабл хийсэн байна гэж байгаа. Тэгэхээр нэг тоглолтод 2 удаа трипл дабл хийсэн. Яа гэж бодохтой яа. Хийлээ гэсэн хойш. Тэгээ хийлээ гэснээс хойш статик 0-0 болгоод харсан. 20 гэхээс илүү нэг тоглолтод 2 удаа трипл дабл хийлээ гэж хэлээд гоё. Бараг би ярин зүгээр яг 30-20-оор хийн гот за одоо Никола Йокич уусаа хийх стат байна да гэж. Одоо зүгээр ингээд бодоод үзэхэд 30 оноо. За 20 оновчтой дамжуулт гэхээр
40 оноо багаар бодвол 40 оноо тий. Тэгэхээр ингээд багийнхаа 70 оноонд ингээд Никола гэж орлоо. За тэгээ энэ тоглолт бол Phoenix Suns бол айгүй хортой тоглолт байсан шүү дээ. Ер нь бол хожигдл. Хортоос гадна энэ яг хуу энэ 30-22 ганц л юм дээр үнцний алдж байгаа. Phoenix Suns эсрэг. Phoenix Suns хамгаалахгүй. Зүр яг чи хүснийг нь хэлж байгаа байхгүй. Тэрнээс гадна яг ийм амар үзүүлээд тэгээ баг нь хожоод бас гайгүй амжилттай яваад хат MVP өгөхгүй нэг түүхэн статистик тооноотой байж MVP өгөхгүй нэхэр үнэндээ л За яг наадах ч одоо би сая ярих гэжсэн. Угаасаа нөгөө яг энэ үзүүлэлт гарсны дараа хэвлэл мэдээлэл шуугаж гэлсэн. Тэгсэн тий. За юу вэ чинь буцаад ийм үзүүлэлт хийж байгаа юм чинь Йокч чи юм биш үү дээ гэсэн яриа нууц гарч ирсэн тий. За ер нь биш юм байна. Тэгэхэнгүүт энийг ганц л юм баталсан байхгүй. Батлах болсон. Энэ хоёр баг хоорондоо хоёр тоглох байгаа даа шүү дээ. Тэрийг л үзэгс яг тэр тоглолт ерөөсөө болсон. Араас нь тэгээд дараагийн тоглолт. Тэгэж тэл бол за ингээд яг MVP-гийн өрсөлдөөнд 1-2 явж байгаа тоглогч хоёулаа хоорондоо тарсаа. За тэгээд Зүг. нэг сайн. шээ бол энэ цомыг хүсэж байгаа байх гэдгийг тэгээд энэ тоглолтод харсан. Хэдий яалах чухал те. Ялхан л хамгийн чухал гэж ааж гисэн дээ. Өөрийнх нь хувьд бол энэ цомыг яг хүсэж байгаа юм шиг санагдсан миний хувьд. 32 тоглооны оролдлого хийсэн. 40 оноотой тий. 40 оноо. 32 тоглооны оролдлого гэдэг чинь би өөрийгөө харуулж шийдэж хэлдэг. Нэг тоглолтод 32 тоглолч гэдэг нь бусд баг тоглож байгаа юм уу? Босон тоглосон. Юу энэ тоглолтыг шинэ үү яг үдчихэд унтсан. Тэгээд юу тоглолтын дээр нэг зөв хаарсан зүйл OKC таандар яг харахгүй нэг мисн пис гэдэг нь штэ. Бааслын Харденштайныг авсан бүр маш зөв үйлдэл байсан юм байна гэдэг л харагдсан. Илүү өндөр баг үлж. Дэнүр одоо нэг хэсэг өндөр баг байлаа шүү дээ. Тэгсэн чинь өнгөрсөн жил Миннесота бол тэрнээс нь өндөр болгож тэ. Одоо ингээд OKC өндөр байна. За яг зөв энэ тоглолтын дээр нэг Denver Nuggets-ийн хувьд нэг шалтгаан бол байгаа. Gordon тоглоогүй. Гинтэй гарсан тийм. Тийм учраас нэг тим шалтгаан байгаа. Тэрнээс биш яг энэ бол үнэхээр яг өрөнд үсэн баг финал Тийм шүү дээ. Хоёр шилдэг, өрөндийн хоёр шилдэг баг. Йокч ихтэй хэдгэл хийсэн. Даалсынхан гимтснээр ерөнхийдөө одоо зүгээр Дэнүр OKC-г хочж байгаа баг гэдэг үнэхээр өрөндөөс хардггүй. Та гэхдээ яг Warriors-ыг ярьж орчих واخ тий. За мэдгүй жоохон мжираа. Тэр жоохон бүр яасан ч OKC тэгээд. Гэхдээ би бол OKC-тэй бол тоглолт бол таарна гэдэг дээр бол би бол зөвшөөрнө. Юу н OKC-г хожиж штэ. Энэ өдөр ч хоцсон байгаа. Тийм шүү дээ. Тийм хоцсон байхгүй. Хоёр очичоод байгаа байхгүй. Ангууд нэг тийм юу бай. Өнөө тоглолт таардгүй гэж угсаа байдаг гэдэг байгаа штэ. OKC-тэй бол байгаад байгаа байхгүй. За ингээд дуусгацсан доо. Тэгээд дөрөвдүгээр үе тэр жилээ OKC. Яг ч үлэхдээ трипл даблдаг нэг ласс тутсан юм шүү дээ. Бас л тийм. Тэгээд OKC-гийн одоо энэ ростер нь тоглолтоо алдаад 3 шиднэ одоо. доорт тий. Одоо 3 шид шүү дээ. Өөрийн тоглолчдсон бүр яг аргагүй OKC Thunderers гэсэн бөмбөг бол ингээд энэ нутагт одоо суурьшсан гэдэг нь харагдчихэв. Шээ гил Александрыг бол угаасаа зогсоо гаргахгүй. Ямар ч зогсоогоо юм байна. Нэгээс Тэгэхээр Тесрэл хурд хүч тэгээ дээрээс нь яг одоо энэ дундын зайн шийдэлт тэгээд дундын зайнаас саяны Хезигээ орж байгаа тэгээд энэ зүгээр нэгээс нэг ер нь хамгаалах явж боломжгүй. Жишээ энэ тоглолтын дээр нэг харагдаагүй 11 удаа 10 удаа гурав шидсэн. Хоёр л оруулсан. Их шид оролдлого бол хийсэн. Үнэхээр хүссэн тоглолтод очиг. Энэ чинь энэ хоёр багийн үлрэлт таарж байгаа 3 тоглолт. Ингээд та нар 2-1 болчлоо. Дахиад нэг тоглолт ойрхон байгаа шүү дээ. Ойрон дуртай шүү дээ. Тэгээ ер нь бол зүгээр саяны тоглолтоор би шийдчихлээ гэж бодсон. Ерөнхийдөө болоо. Ерөнхий Никола Йокч яхааргүй Denver Nuggets-ыг ингээд ганцаараа нуруунд үрж авч явжсэн. Шээ гил Александрын Тандер багийн хувьд одоо хинбэ гэдэг нь зүгээр саяны тоглолтын дээр бүр маш тодорхой. Шээ суунгууд тоглолт шууд ингээд уунж хэлж. Шууд уунж хэлж. Яг Jalen Dab хичээж байгаа тийм. Гэтэл дутуу байгаа. Дутуу байгаа. Шээ гарч ирэхээр л яг гүйцээд. Хоумгрийн бас хиний дасгалжуулагчийн хувьд бол одоо багийн бүрэлдэхүүн маш зузаан болчих. Ингээд сайхан одоо хүссэн тоглогчоо Орос хэлгээс солиод авах боломжтой. Хэрвээ гимт хэртлэх бол OKC бол үнэхээр аюултай. Йоо бүгд яг MVP-ийн өрсөлдөөнд явж байгаа юу гэдэг харж байгаа тоглолтыг одоо харъя те. Тавнаас шиг харъя те.
Самд Шей тэгээд Йокич, Янис, Тейтем, Леброн тавтай гэдэг ихтэй амар тий. Тэгэхээр л амар тий. Одоо тэгээ Йокич тэд тав болчихж байна. Тэгээд яг хуу зүгээр OKC-д хамгийн эвгүй баг нь Дэнүр байж магадгүй гэж бодож ирсэн өрнөсөс. Тэгсэн чинь зүгээр өнөөдрийн шөнийн тоглолтыг үзээд надаа гайгүй юм байна гэж бодсон. Түмэр одоо дараагийн тоглолт. Яагаад гэвэл одоо зүгээр Йокичиг талбай дээр байхад тогтмол хоёр өндөртөө тоглолцож байгаа байхгүй юу? Жээлний талаас Сэлгээс гараад. Тэнгууд тэгэл сул тал болчиход. Тэгээд Чэт Хомгрийн өндөр талбай дээр байхад минийх 33 26 минут тоглосон. 30-аас дээш минут ашиглаагүй шүү дээ. Гэхдээ нэмэх 33. Тасархаа үзүүлдэг байгаа байхгүй. Тэгээд яг 4 номерын Чэтийг харахаар юу одоо нөгөө нэг Эвен Моблиг юм лээ. Учир нь юу гэхээр Моблиг бол 3-аас шиддэг учраас бүх товтлогон дээр 3-аа тойроо зогсчихоор нөгөө Хартенштайн гол дээр аваад задалдаг тоглохоо явах байх. Тэгэхээр амар болчихлоо. Тэгэхээр зүгээр OKC-г барах баг өрөндөөс би үнэхээр харахгүй нөө. Наадлаа буюу ажиллаа. Сэлгээ дутгах юм. Зүгээр 31 оноо 12 самбар 6 оноцтой дамжуулалт дундчлаа 60-аас дээш хөвтөд тогтолцоод MVP-ийн өрсөлдөөнд оршиж 3-т явж ийн гэдэг. Тэгээ баг ярихдаггүй байна гэдэг бол аимшигтай. Энэ аимшигтай өндөр хэмжээнд MVP-ийн өрсөлдөө явагдаж байгаа. Одоо яг үннийг хэлэхэд эхний хоёрыг ч гэсэн яг за яг тэр нь одоо ч гэсэн SJ-ийг шууд MVP болно гэж хэлчихээд айгүй хэцүү байна. Яг хоо NBA одоо болон сэтгүүлчнэр яг зөвхөн хамгаалтыг хэр өндөр хэмжээнд авч үздэгин гэдгээр нь ялгааг нь гаргаж ирж SJ-д MVP-г нь өгөхгүй бол зөвхөн энэ тоглооны үзүүлэлтүүдийг нь хараад тэгээд нэр хожил хожиглын харьцаа адилхан 2-2 болоод тэгээд нэг нийт хожил хожиглын харьцаа нэг 4-өөс 3-аас 4 тоглолт байх юм бол Йокич баг MVP-г хожичхоор байгаа байхгүй. Яг л Йокич үнэхээр түүхэнд байгаагүй өндөр хөвтэй хамгийн гол нь тэр efficiency гэж зүйл нь маш амар байгаа болохоор яаж ийм амар статистик үзүүлсэн тоглогчид MVP өгөхгүй байх юм бэ гэмээр тоонууд байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо нэг 20 тоглолт л үлдэж штэ. Макстал Багуудад тий 19 27. Тандер бол 19 тоглолт байгаа. Гэхдээ одоо энэ хоёр багийн нэг хоорондын хожигдол ойртох боломж байхгүй байна. Одоо 13 хожлын зүрх болчихсон. Тий. Яг гоо сүүл рүүгээс нэг ярьж Тэр харин зүгээр би харин өнөөдрийн саяын шөнийн болдог тоглолт юу нь шийдчихсэн. Миний хувьд бол дүгнэлт бол тийм л. Шээ тий. За тэгээд бид нар бол энэ хоёр багийг бол юу дуустал энэ бид тохиол маш их ярина л да. Одоо нэг багийн талаар ярихгүй өнгөрсөн 7 хоногт нэгэн харамсалтай мэдээ. Тэр бол Даллас багтай холбоотой. Ер нь бол Даллас гэдэг баг тий яг тэр солилцооноос хойш тэгээд өстой Зүгээр нэр энэ олонны хараал идээд Хоржоонтой байдаг хаа. юм гэдэг чинь хаа хоржоонтой гэдэг ба шүү дээ. амар юм. Тултал нь хийдэг гэдэг. Энэ олон хүний дэлхийн нийтийн фэнүүдийн догууцал, зэхүүцэл тэр үнийг одоо харааж байгаа зүйн байгаа шүү дээ хэл ам. Энержи байгаа шүү дээ. Энержи байгаа шүү. Тэгээд тэр хаалтаа яриад одоо ингэ тоолчд бүгд тэр ээж дарааж гимтсээр гоод хитэн тоглож гимтэлтэй болсон байлаа. Өнөөдөр Джейсон хэд гэсэн мэсэж би амьдралдаа ийм юм харж байгаагүй гэдэг. 7 тоглож Бараг манай Френцлиг юм уу? 7 хүн сууж л. Тийм шүү дээ. Тоглолтын 7 хүн сууж. Тэгээд дасгалжуулагчдын багаас нэг туслах дасгалжуулагч нь Ютагийн сургууль руу Майки ахлаас явуулсан. Бас нэг дасгалжуулагч нь явуулсан. 3 дасгалжуулагч нь хаяадсан. Харин энэ бүрээр энэ баг гэтээ дээрээс ягаад гэвэл энэ гоё тоглогч үнэхээр харамсалтай байна л да. Зүгээр би бол энэ үйлрэл Кайригийн үед хамгийн шилдэг үйлрэлүүдийнх нь нэг юм болоо гэж харж ирсэн. Өнөөдөр хүртэл ягаад гэвэл за ганцхан дээр статистик нь чухал биш. Ягаад гэвэл юу гэдэг маш их одоо юу гэдэг хил амтай тий эерэг болон сөрөг мэдээлэлүүд ихтэй энэ үйлрэлийн дундор ганц л хүн өдөр болгон тоглолтын дээр өөрөө 100% дайлж орж тоглож ирсэн Кайри байсан байхгүй. Тэгээд дээрээс нь гимтчлээ. Кайригийн сайн гимтэл бол зүгээр нөгөө энгийн бэлтгэл биш. Энэ бол нэлээд хүн бэлтгэл. Өдөр дуусах гимтэл. Тэгээд дээрээс нь ирээдүйд нь ч гэсэн одоо чи хэдтэй тоглож үлээ тий. Ямар ч бид нар мэдэхгүй гэдэг л хэвгүй. Тэгээ ер нь бол угаасаа сая Амдрын хэлж байгаа 100 үнэн байгаад байгаа байхгүй. Бид нар зүгээр Кайри ийм байсан учраас яг өнөөдөр харах юм бол энэ солилцоон даас хожчлоо гэж ярьж байна шүү дээ. Антони Дэвис, Лука угаасаа тоглохгүй байна. Антони Дэвис бас сайн байна. Байрлалын хувьд бол ингээд зөгцөж чинь багтаа зөгцөж чинь гэж ярьдсан боловч ингээд гимтэл хүртэл гэдэг зүйл. Солилцоон дээр лекс ялж ийл болч тээ. Гэхдээ хитрхи амар гэхдээ юу гимтэл үгүй юу. Бэлтгэлтэй байдаг л тасгсан юм гэхдээ энэ хараад идэхгүй. Тэгээд өнгөрсөн жилийн финалд тоглосон гол 9 тоглогч чинь бүгд баг. Гол 9 тоглолт. Гимтэд за өөр баг руу явах нь яваад ингэ баг.
Тэгэхээр бас сонь финалцсан багийг те дараа жил нь ингээд шууд байхгүй болохыг харах тийм олон тохиолдол байхгүй шүү дээ. Тийм. Одоо тэгээд энд бид нар буруу хин төхийг бол одоо солилцоо хийсэн Ник Харрисон л өхөө. Тэгээд хин төхөө ер нь Тэгэж штэ. зүгээр исэн багийг юм бол хайчихж байгаа шүү. Лука штэ. Лука штэ. Лука байсан бол магадгүй Кайрыг гинтэйгүй тэр оролт морлт байхгүй өөр бүх юм өөр болно цаг хугацаанд. Магадгүй Лука залцсан зогсчих шүү. Тийм шүү. Тэгвэл тийм шүү дээ. Тэгж л ярина шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө нэг менежерийн хийсэн маш том алдааг шууд хэлэх олон Азгүй маа тий. Энтони Дэвисэн ч ихний тоглолтын дээрээ шууд гинтдэг хамгийн их тоглолт байна. бүх юм чинь Ингээд ингээд нэг 5 тоглолтод орчихгүй. бичигдсэн. Тэгээд яг хуу тулт хийж байгаа энэ бол энд би нөгөө өмнөх тоглолт дээр би хэлжсэн шүү дээ. Интер их тэр аяга амны ишг тэр баг нэг байна гэдэг яриадсэн шүү дээ. Санс гэдэг баг. амны шигтэй. Тийм шүү дээ. Зүгээр батаараа унжсэн газар одоо ингээд плейн баталгаачиж байгаа байхгүй. Тэгээ яг одоо тийм шүү дээ. Бүр шууд 100 баталгаачиж байгаа байхгүй плейн. Одоо дээрээс яг баг даацтай тоглосон. Өдөрийг тоглолтыг өдөр харцгаа тий. Ингээд нэг гэн тоглолтын зүйтэй болчих жоохгүй энэ хоёр баг. Даадас одоо баталгаажаад яах юм? яах вэ? Бүр чи юусэн ямар ч батлын плейн баталгааг болцсон байсан шүү дээ. Гөгөөс тэрэн дээр байсан шүү Тийм тэгсэн чинь тэгээд хүчээр баталгаачиж байгаа байхгүй. дээ. Амны шиг. Унжил таарсан. Гэхдээ энэ багч хичээгээд плейнд орч чадахгүйсэн баг. Эзэн хичээхгүйсэн чинь заяа хичээсэн гэж ярьж болох байхгүй. Эзэн хичээгээд плейнд орохгүйсэн байхгүй юу? Аас юу ярих вэ? Тэгсэн чинь харин ийм болчих жоох. Тэгээ ослын тоглолт. Бөкөргээд юм байл явчмаар байна үгүй. Яа наа. Тэгээ баг хүн унах болгонд айдаг бол. Ерөнхийдөө наач юм боо гадар уцтай хүмүүс. Хитрийг гадар уцтай хүмүүс л Боо гадар уцтай хүмүүс орж ирсэн. Жуулч та. Тэ. Яг хөө гэтээ нөгөө утгаараа даадсан биюнд одоо өөрсдөө таниулах, өөрсдөө харуулах боломж шин задууд болж гарч иж гэж бодож болно тий. Max Christie тэгэл Тий. олон тоглох. Тий. Тэр чи өөрийгөө харуулах гэсэн үг. Боломжтой гарч ирнэ л дээ. Зүгээр ер нь нэг дараагийн 5 жилдээ контендер баг байх боломжтой байсан. Даас би бол ингээд бүр байхгүй болчлаа шүү дээ. Кайри одоо Тэгээ хоорондоо мөрөлдөж байна. Энерги гэсэн нэг ном шүү юм уу яа. Паул ч угсаа тоглолт гэж байгаль гинтсэн мэт. одоо яг одоо цагийн ирсэн чинь ингээ гараа авчихсан. Одоо тоглохгүй болохгүй гад. Ник Харрисон яг толгоос гараад авчихдаг тий. Клей Томпсон бүр бум дабл трек хийж өгч штэ бүр. Клей Томпсон бөмбөг залдгүй хүнд авч 2 слон дараалж шийдүүлж. Нөгөө баг нэгтэйс амиа тавиад үзээд байгаа тий. Санс амиа тавиад үзээд байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээ одоо юу харцгаая? Өрн төсийн стандингсыг харцгаая. Тэгээ эндээс бүх юм одоо толгой. Уул нь 5 тоглолтын зүйтэй байсан санаж ирэн Фениксаас. Тэр 5 тоглолтын зүй чи ямар ч баталгаагүй болсон байсан байхгүй юу? Баг. Тэгсэн чинь одоо хартаа дээрээс юугаа очоод нэг тоглолтын зүйтэй болчихж байгаа байхгүй юу? Даад тэгээд энэ богино хугацаанд яг даадас тасалдахгүйгээд 5 алаа очиж байгаа шүү дээ. Тэгсэн энэ хоёр багийн артын тоон ихсээд байвал яах вэ? Магадгүй шүү. Тийм. Би бас тийж боддог байгаа. Даас нь хожтой гэж болж байна. Тэгсэн саас нь хожихгүй байгаа. Гэхдээ 6 дугаар байраас 10 дугаар байр байгаа багуудын хоорондын ялгаа бол. За чи 6-аас 9 дугаар байранд ордог ердөө л хоёрхан тоглолт шүү дээ. Аль нь ч 6-аар орж болно. 5 руу ч гэсэн. Тэгээ 5 руу ч явах боломжтой. Тийм эхний дөрөв бол байрн эхний за OKC-г доотлын 3 бол байрн солигдвол солигднээс арайш 5-аас доош бол уншаар. 5-аас доош багууд бол 10 дугаар байр хүртэх багууд гэсэн үг шүү дээ. 9 хүртэл багууд бол ажил дэвш орох боломжтой. Энэ зөв нэг сонирхолтой баг нь Sacramento Kings байгаа миний хувьд. Тийм. Юу гэж Хожоод байгаа. хожоод байна. Бүр сайн байгаад байна. Сүүлийн 12 тоглолтын баг 9-м жил ажилласан шүү дээ. тийм Сүүл сүүл сайн байгаад байна. Хожих ёстой гэсэн багуудыг бол зур ямар ч судгүй. Өнөөдөр хүртэл клипс явуулан гал төглөө шүү дээ. тий нэг хоногоор ажилласан байсан тийм. Овер бүр яг овер тайм дээр базар битэр шүү дээ. Харин тий. Клипс ч бол айгу муу байгаа шүү дээ. Сүүлийн тоглолтууд дээр бол хэнийг 50 оноо авсан тэрнээс хойш ер нь муу байгаа. Яг өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ ярьсан асуудал бол яг байж л байгаа юм. Тий. Паул гэмтэлтэй болохоор оноо авахчтай. Тэгээд чи нэг орж ир тоглолцоод байх яг
орчлох юм шүү дээ. Ном Нэг нэг орж орж. дэрэг байгаа. Тий. За тэгэхээр хэсэг оргон дараа бүгд эргэж уулзцгаая тийм ээ. Тэгээд дараагийн хэсэг рүү бүгд бас орцгаая. NB Talk байгаа бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд NB Talk-ийн ерөнхий ивент хийгч PC Mall электron барын нэгтлгүүр за PC Mall бол Apple, Samsung, Huawei, Honor брендийн ганц гар утсуудыг албан ёс хэрэгтэйгээр борлуулдаг. Тэгээд та бүхэн ямар ч уучлаагүй лизингээр энэ бүх гар утсуудыг албан ёс хэрэгтэйгээр худалдаа авах боломжтой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд та бүхэн PC Mall-ыг сонгоорой. За тэгээд дараагийн мэдээж бол манай Тэнигийн бас явуулдаг булангийн тий. Илүү тийм бол Pepsi NB Talk-ийн хамтран ажиллагч ерхий спонсорс ажилладаг тийм ээ. Тэгээд Тэнигийн булангаа. За NB Talk-хоо 21 дахь дугаараар дараах тоглогчийг онцолж байна. Энэ бол Portland Trail Blazers багийн тоглогч Томони Камара гэж тоглож байна. За 2000 онд төрсэн хүмүүс бол хэвшлэн манай Майктай тоглож исэн гэдгээр нь сайн мэдэх бах. За бэлэг иргэншилтэй юм байна. Тэгээ 2 м 1 см өнцгтэй 104 кг хэмжээтэй ерөнхийдөө 4 дээр тоглодог. Power forward дээр тоглодог юм тоглогч байна. За 23 оны 2 дугаар тойргийн 52 дахь сонголтоор сонгогдсон. За өмнө жил ерөнхийдөө 70 тоглолтод оролцохдоо 49 тоглолтыг гараанаас хийсэн бол энэ жил 62 тоглолт хийсэн байгаагаас 62-ийн гараанаас хийсэн байгаа юм байна. За 10.7 оноо 6 самбар 2.1 ассист 32.6 минутыг талбай дээр өнгөрөөж байгаа. За лигийг нэг үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм байна Камара. Энэ бол charging foul авдаг шүү дээ. Энэ үзүүлэлтээр лигийг 25 удаа charging foul авснараа лигийг тэргүүлж байгаа бөгөөд мөн тэрээр 2 дугаар сарын шилдэг хамгаалалт тоглогчоор шалгарсан байна. Ийм мундаг тоглогч байна. Тэгээд түүнд одоо олдож байгаа минутын ч гэсэн хангалттай олдоод гарааны тоглогчийн ч гэсэн үзүүлэлтэд ороод ирсэн байгаа учраас цаашдаа ч энэ юу н хамгаалалт тоглогчийн ярианд бол зөөсөр орж ирэх тоглогч юм байна гэдгийг харуулж байна. Тэгээд 2 дугаар тойргоор сонгогдох байна уу, 1 дугаар тойргоор сонгогдох уу, эдгээр сонгогдох нь хамаагүй. Боломж гарч ирээд боломжоо 100 ашиглах нь хамгийн чухал гэдэг гэдгийг харуулж байна да. Дээрээс нь Portland гэдэг багчин удирдлагын 2 дугаар хагасд хожил аяг их байгаа шүү дээ. 1 дугаар хагасаас. Ер нь бол одоо бидний хамт Portland бүр planner work баг магталж байгаа шүү. За байгаа байхгүй. Ер нь сайн багууд нэг 5 билүү 6 дараалж яг All-Star гэрийн өмнө очсон байж ирсэн шүү дээ. Тэгээ миний бодлоор Detroit шиг сайн зохион байгуулалт хийгээд ч юм уу ийм болох юм бол Portland гэсэндээ дэше гарч ирэх боломжтой ур чадвартай тамирчид бас байгаа болов гэж хараад. Тэгэхээр тэрний нэг зайлшгүй байх хэрэгтэй тоглогч нь Камара л да. Chauncey Billups сольжуулагч энэ ажлыг аваад 2 дахь жилийн өрийг үзэж. Тэгээ мэдээж өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол амжилт нь агцсан. За тэгээд одоо сэлгээ биш солилцоонд оруулна гэсэн тоглогчтой алиг нь солилцоонд оруулаагүйгээр өнгөрсөн жил байсан бүрэлдэхүүн их энэ жилд байж байгаа тийм. Тэгээд Камарагийн төлөө Billups сольжуулагч хэлсэн байсан л заавал нэг талбай дээр байж их хэвээр нэг юм тоглогч байдаг шүү дээ. Тим тоглогч үнэхээр хамгаалтан дээр л байгаа. Одоо ийм тоглогч нар ховор болсон гэж ярьж байгаа. Одоо илүү хамгаалтан дээр илүү анхаарал хандуулад 2 дугаар тойрогч сонгогдсон шалтгаан бол мэдээж довтлогоо болон 3 оны шийдэлт нь байсан тийм. 3 оны шийдэлт ер нь бол таарах юм байсан. Тэгэхээр яг зөв магадгүй Portland-д хөгжиж байгаад Hunter шиг нэг contender багт missing puzzle болж очих магадгүй ийм хүү ур чадвартай л болж байна. Тийм энэ тоглогч бол үгүйс энэ үйл бол өөрийгөө харуулж байгаа. Гой тоглогч тийм. Стого гоё юу яасан. Тэнтэй баярлаа. За бүгдээ дараагийн тоглолтын таймер гоорё. Warriors Detroit. Warriors аялан тоглолтод маш амжилттай дуусгаад 5 аялан тоглолтод 4-1 гэж дуусгаад тэгээд Detroit-ыг холбоотой хүлээж авсан да. Бүрийн дамжуултаар юу. За тэгээд энэ тоглолт бол нэг гол хүлээлттэй байсан. 25,000. Тэгээд Stephen Curry 25,000 оноонд хүрэх тийм тоглолт байсан. Гэхдээ нэлийн өрсөлтөд тоглосон шүү. Тэгсэн. Ойролцоо багт сайн өрсөлдөх үү? Өмнө тоглолтын дээр нь болохоор арай илүү байсан байхгүй юу? Warriors хожсон. Энэ тоглолт дээр Detroit нэлийн тийм юутай гарч ирсэн шүү. Йоо халах болчихлоо. Урд нь байж байгаа тийм. Нэг шаардаа ийц. Тийм.
За тэгээ Жими Батлер энэ багт ямар хэрэгтэй юм гэдгийг те харуулсаар байгаа. 26 он авсан тоглолтын дээр. Энэ настай гоё төвд тоглож байна. Жирэн дүр нөө. Жилэн дээр гэж. Тэгэхээр бас товтлооны санаа яг өөрөө санаалсан байна. Тэг юу тэмцэлтэй л дээ самбар. Тийм самбар сайн. Тэдийлээ харагдаад байдгүй харагдлаа таа. Бийслийн хамгаал. Хажуугаар нь бөмбөг зүгээр явдаг байсан чи. Сүүлийн хэдэн жил ер нь мартагдсан байсан. Тэгээд сая зогсоод 3 шидсэнгүй шүү дээ. Яад Орчлоо шүү Би ч 3 шилтэр энэ үгээр 2 дугаар энд явж байгаа. Тэгж байгаа. амар сайн. Тийм. Сэлгэнээс шүү дээ. Тэгэхээр бодохоор Тэгэхээр бас шилдэг 6 тоглогч дүрсэлж Боолно. Би л амар байгаа. за тэгээд Curry бол мэдээж иргэн тоглолттой бас 40 он авсан байгаа. ашгүй энэ босоор томсноо гарааны тоглогч болголоо тийм. Улирлынхэнд минут бага өгөөдсөн. Тий, Асар Томпсон гараад утсан тий. Тэгээд Яа. За ингээд 108 107 болсон. За энэ дээр ёстой итгэхээргүй нэг хүн яг энэ үед хизээч сүүлийн шилдэг хийгээгүй шилдэгч. Грин энэ шилдэг хийснээр Ийм л хүн юм би байна. дэрэг гэх юу шүү дээ. Энэ бол энэ үйлрэлд бол маш олон орлого үүсгэж байгаа шүү дээ гураас. Гэтэ тэр орж ийн орохгүй нөө гэдгээс чигтаас энэ орсон байхгүй юу. Тэгээ энэ нөгөө нэг гол Гэхдээ саяных бол шийдэх ёстой шийдэлт байхгүй юу? Ер нь Гэтэ нэг Сая гол баг хөлбөр байсан бохоо. нэг гол зүйл болсон нөгөө нөгөө тоглолтын нөгөө бөмбүүдийг авдаг штэ. Та тэр харсан баг те. Тэгээд тоглолт дуусаад хин грин бөмбөө өрцсөн бөмбөө гэсэн чи Стив Кэр орж ирээд за 25,000 оноод өгсөн юм чи. Наад бөмбөө чи хин хөстэй хин Кэр юм уу гэдгсэн чи хин би ихтэй энэ тоглолтод Warriors-ийн бүх цаг үеийн ассистээр 2 дугаар байранд орсон шүү дээ гэдгсэн байхгүй. Тэгсэн чи гэхдээ Green үү? тий Green 2 дугаар байранд орсон байхгүй тоглолтод. Гэхдээ хиний 25,000 оноо дарагдаад тэгсэн чи гэхдээ яг чи бөмбөгийн нөгөөдөө паа өгдөв ч гэсэн би ихтэй Curry хамгийн их ассист угсаа өгч ирсэн чи маань бөмбөг аваад өгсөн чи Curry бөмбөг авангуудаа би удахгүй хэдхэн хоногийн дараа буцаагаад наа бөмбөг гейм бол авчихъя чи аваад өгсөн. Тэр нөгөө ягаад гэвэл хэд 2 магадгүй 2 тоглолтын дараа Curry гейм бол 4,000 нөгөө 3-аас хийсэн болох гэж байгаа болохоор тэгж хийсэн. Тэр нөгөө locker room бол маш гоё аз жаргалтай байл тэр нь. Зүгээр магадгүй Стефен Curry-гийн хандлага тийм болохоор ч гэсэн энэ багийн амжилт энэ олон жил тийм өндөр хэмжээнд явсан баг. Стефен Curry нэг багийн өмсгөлтөд 25,000 ороо явуулсад авсан 10 дахь тоглогч боллоо. За тэгээд 3-аас хийсэн тоон 3,993 гэж байгаа. Тэгээд нийт тоглолтод Стефен Curry одоо дунджаар 4.5 гэсэн тийм үзүүлэлт тавьж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр магадгүй 2 дахь тоглолтын дээр л 4,000 гэсэн Үзчих болно нэ тий. боломжтой. Тэгэхээр хизээч хинч Хурж байгаагүй. хурж байгаагүй энэ Хүрэн чиж баг бодож байгаа. төсөөлж байгаагүй 4,000 гэсэн тоонд хүрэхэндээ Энэ 5 руу л ороод ирэхлээ. you know. Jordan яа. Jordan их гүцчих байна. Гоё. Яа гэхдээ солилцоор явчихна гэж юу? Хий яах вэ? Айгу зүгээр. Энэ зүгээр гэхдээ хамгийн гоё статистик нэг шүү. Нэг багтаа тэр олон жил Тийм тийм. тул амжилттай тоглоно гэдэг бол. Тийм тийм. Curry 7 тоглолт гэсэн. Юу? Дараагийн 2 тоглолт нь бол юу юм бэ штэ. Юу вэ? Sacramento 7-3. Portland юм. Тэгэхээр чин Тэрний дараагийн тоглолтод болох юм да. Нью-Йорк хэсэг л. дандаа нэг хөтер амжилттай хэвддэг үү? Тэ? Стефен Curry 3 шийдэл 4,000 оноо штаасан. Баг дараагийн тоглолтын дээр 7 хийж. Баг хийж. Portland-ийн хэсэг болохоор. Нэгт нь одоо энэ Тэгээ Нью-Йорк эсрэг бол гоё юм тий. ахаал уу? Одоо болооч 12-1 шүү дээ. 12-1 шүү дээ. Гэхдээ гэхдээ заавал Яа, York Knicks-тэй дандаа нөгөө Stephen Smith бүр ингээ нөгөө толгоо барьцсан байдаг шүү дээ. Яагаад дандаа Matthews Quick-ийн болд. Яг тэр тоглолт өөрийнх нь толгой байлаа. За тэгээд За тэгэл аа 4,000 бол гэхдээ ер нь хэцүү дээ тий. эвдэх тустай хэцүү бах тий. Одоо яг нэг миний Цааныхын тал нь 3 он. сүүлийн нэг аюулт одоо бүх спортын спорт холбоотой шинжлэх ухаантай холбоотой хүмүүстэй саа зовоод байгаа зүйлс чинь нэг тамирчдын карьерийн насжилт нь богино хүн болчиход байна. перформанс амар өндөр болсон юм. Тийм. Чадамж ингээд гаргаж байгаа тоглолтын гүйцэтгэл нь маш өндөр, харьцуулшгүй өндөр сайн болцсон юм ээ. Насжилт нь бага гэх нэг баг хит багаасаа хүнд ачаал аваад байгаа хүмүүс. Спортын замлын богсоод байна гэж. Ачааллаас гадна нэг
хитрхи багасаа нухуулахаар сэтгэл зүйн хувьд их дуусчаад бас ханах мэдрэмж. Тэ. Маш бага. Тэгэн гол залхаад одоо ингээ мөнгөтэй болсон юм чинь бас тэр чинь зөвхөн сакс тоглохоос өөр юм хиймээр л шүү дээ. Ишээ тийш аялмаар байна ч гэдэг юм уу те. Видео гейм тогломоор байна. Гол нь ингээ 82 тоол байнгын аялал ийм завсаргүй амьдралтай явж байгаа учраас Амьдралынхаа эхний 40 жилийг гэр бүлтэйгээ өнгөрөх цаг нь Саксан өнгөрүүлчихэр өөр юмнууд зүгээр баг ном унших ч юм уу зүгээр энгийн юмнууд маш сонирхолтой санагдаж эхэллээ шүү дээ. За Стефен Curry-гийн 3 шидэлтийн өдөр бүрээр гэж байна шүү дээ. 402 болоо. Одоо гэхдээ нэг сагсан бөмбөг яаж хөгжсөнийг нэг юмар харуулж байгаа 3 шидэлттэй. Энэ удиралд дуусах юм бол магадгүй 200 шидэлтэнд хүрэх хүний тоо 200 болох 20 шиг болохоор байдаг шин. Үзүүлэлтийг харахаар. Энтони Эдвардс одоо нэг явж байгаа байхгүй юу? Хоёрт нь түрүүний хэлсэн Бизли те. А гэхдээ Стефен Curry эдрээс 7 тоглолт дутуу тоглолцоод 3-т яваад байгаа байхгүй юу? 7 тоглолтыг үзүүлэх юм бол 20 шидэлт илүү гарч байгаа юм. Тийм ойрхон. А тэгээ нөгөө тоглосон тоглолт нь Curry-ийн 7 тоглолт баг 8 тоглолт баг байгаа. А гэхдээ түрүүнээс Spritz чинь 167, Derek 170 гэдэг идэв чинь. Тэгэхээр бид нар 200 шидэлтэнд хүрлээ гэж сайхан ярьдаг байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө 3-аас 201 үлрэлт оруулдаг. 90-ад онд чи 200-д хүрэхгүй тийш. Хүрэхгүй. Одоо тэгсэн чинь 200 хүрэх тоглогч 20 байх магадлалтай. Одоо чинь бидний л зүгээр яг саксон мөгт 3-аас маш сайн шиддэг гэж төсөөдгөөс нь одоо ингээд мартагдсан биз дээ. Режимэг Бид нар харин хамгийн түрүүнд мэлрийг л ярьдаг байсан шүү дээ. Режимэг чинь заслаан бүтэн тоглолтын заслаан бөмбөгөө заслаанаас гүйж гарч шидэж 3 4 үлээд байсан байна. Тэгээд бид нар чинь 3-аас шиддэг 20 оноо авах бас амар ажилласан юм тий. Тэгэхээр Режимэг чи одоо 5 4 6 руу орчиход байгаа. Одоо тэгээ Антони Эдвардс хит хийсэн байна. Эдвин Эдвардс 230-д нөгөө 220-д 222. Тэгээ энэ жил бид нэр Антони Эдвардсыг амар гураар шидэж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд сая Curry-гийн үзүүлэлт байна шүү дээ. 402. Нэг тоглолтод 5 хийсэн гэсэн үг шүү дээ. 402 байр юм боддоо. Тэгэхээр чинь энэ хүн угаасаа 4000 хүрэхээс аргагүй л хүн л байна л да. Тийм байна. Тэгээ дээрэс нь 25000 оноогоо авахта хамгийн бага торгуулийн шидэл дээр оноо авсан юм бэл. Тэгсэн. Торгуулийн шидэл баг 5000 хүрэх боломжтой юу? 5000-уудаа хураас уу? Одоо өдрөл болгонд нэг 250 хэр хэдэн жил хэд тоглох 4 жил дахиад тоглох хэрэгтэй болчихсон. Тэгэхээр ярин боломжтой л санагдаад байна. Гэхдээ энэ хэмжээнд дөрөв зүүшилж энэ хэмжээнд Curry 4 жил тоглох уу? Гэтэ яг зүгээр Гэхдээ Леброныг харахаар байх боломж байвал тэгвэл байх боломж байна. Гэхдээ хитрхи юм нөгөө жижигэн тоглогч чинь нөгөө ингээд маш их гүйдэг тоглогч шүү шүү. Баян ингэж нөгөө хамгийн их гүйдэг хүн тоглогч гэдэг чинь тэгэхээр чинь жоохон хэцүү юм магадгүй л дээ. За бүгд дараагийн юу орсон юм. Өнөөдөр болсон энэ бол өнөөдрийн хамгийн гой тоглолтуудын нэг шүү дээ. Яг өнөөдөр болсон тоглолтоос овертайм гарсан тоглолт тийм ээ. Энэ тоглолтыг үзье. Нэг байрлалын олон тоглогч өмнө шилжихгүй байх. Бид нөгөө Kings-ийг Ингээд ярьжсэн тийм. Ер нь Kings-ийг бол Батар гон гэж ярьжсэн шүү дээ. Ер нь бол. Тэгсэн. Одоо эдгээр юу гэсэн чинь энэ багч хожоод байгаа байхгүй юу? Сабонос байхгүй юм хожоод байгаа юм шүү. Хиний Василь бас үнэн шүү. Хожоод байгаа хамгийн аюултай нь хожоод байгаа байхгүй. Тэгээс Монк эдрийг харахаар нэг ч turnover хийхгүйгээр тоглолт молтоо дуусгаад баг дотроо бас ингээд чи нэг ч turnover-гоо дуусгах юм бол ингээд тгий мэги гэдэг бас ярианууд явж маваа. Заглавын сарын шилдэг тоглогчоор бас шалгараа. Тийм. 7 хоногийн шилдгээр шалгараа. Дээрээс нь Clippers чинь нөгөө хамгаалт яхаар хамгаалтаараа энэ үйлрэл бол бас л зовоож байгаа багштай тий. Тэгэхэд өнөөдөр гэхдээ амар тоглолт л доо. А энэ дээр чинь гэхдээ Сабонос Монк нь бас байхгүйсэн ч тийм. Тийм билүү бас. Тийм. Тэгээ Сабоносгүй Монкгүй Clippers гэдэг тоглоод байгаа. Тоглолт баг шийдэгчлээ гэж бодож байгаа үед л Clippers баг 7-0 раныг хийсэн дээ. Юу бац. Энэ бол тэгэхээр нөгөө Kings-ийн хамгаалтгүйтэй шууд холбоотой байсан бас тий. Ийм хурдан хугацаанд 7 хоног шууд алдсан гэх юм. Яг чухал үед оноо авч чадахгүйсэн. Хардны сүүлийн ордыг баг алдаатай хийж хэлж байна. Clippers-ууд бол маш ихтэй хожно бол маш ихтэй шүү. Хожлоо. За, Джеймс Хард өнөөдөр трипл дабл хийцэн үү? 9 самбартаа дууссан уу? Хийгүйсэн баха. Нэг самбар тутсан байна. Харж өнгөрсөн бас 50 оноод тоглолт хийсэн баг ч тий. Гой бац. Derek Jones 106. За, Дрозен нөгөө 6-аас гიშгэж хийцтэй тийм. А тийм. Тий. Тэгвэл дахиад овертайм биш үү? Тий. Тийм шүү дээ. Яа.
За ингээд буцаа. дахиад. Яа. Наамтайгээ. Ийм тоглолт ч гоё шүү дээ үзэхтэй. За ингээд Кавай өөр дээр Кавай 10 дээр бүр удааж байгаа тий. Яа. Довтооны самард явах боломж үлдээхгүйгээр зүгээр яг цаг дуусах. Солоо гараараа. Энийг ч гэдэг олон хийсэн дээ. Энэ бүр Солоо гараараа шүү дээ. Чин зүгээр энгийн логкоор отохоор тоглоо нь орооч үгүй ч үү те. Тийм шүү дээ. Хурдан тоглох ёстой ч хожигдж байгаа багч. Тийм шүү дээ. Хожиж байгаа ч юм уу эсвэл оноо тэнцүү байгаа юм шиг л тоглож байгаа байхгүй. Тэгээ зүүн гараа. Тэ сонир сэтгэлцээ. Clippers дээр нөр ярих юм байгаа юу? Kings 2 дээр ярих юм та тэр байна. Аа Kings дээр Zach Lavine нэг эрэг нөлөө байгаа нь бөмбөггүй сайн тоглож чаддаг тоглож гэдэг нь харагдаад байна. Одоо нөгөө Fox, Sabonis дөрөвс нуурах чинь бөмбөгөө булаацалтаад ингээд идэг гэсэн бол Lavine бөмбөггүй тоглож чаддаг байна. Тэгээ catch and shoot угаасаа багийнхаа номер 1 нь болцсон гэдэг давуу талтай. Өөр Kings дээр юм юу байна? Даг Кристи суулжуулагчийг маш сайн суулжуулагч болох юм болоо гэж харж байгаа. Яа тэгвэл яг өөрт байгаа нөөц бололцоо тамирчдыгаа ашиглаж байгаа тэр нөрдийн хуваарлалтай тэр юмдыг хараад ирнэ. Бас энэ хүнээс сурах юм бас зөндөө байна л гэж харсан тий. Шаа тийм муу баг бас биш юм байна. Нөгөө бидний яриад байсан ч юм уу биш үү? Яг зөвөр оноо авах чадвартай тоглогч нь бол зөндөө юм байна уу? Яалтчгүй. Гэхдээ гэхдээ яг цаасныг нэрсэг авах юм бол амар нэрстэй өстэй. Demar DeRozan, Zach Lavine, одоо Sabonis гэдэг чи бид All-Star яриад байгаа. All-Star-ууд яриад байгаа шүү дээ. Тийм биз. Тэгэхээр муу зүйтэй биш Яг үү? тэр Одоо бол нэг тэгж тий. Одоо л нэг бүр амар ч юм. Амар тийм шиг. Боломжтой болгох. Гэхдээ сайн нэрсүүд мөн үү? Ямарсан үүргийн тоглогч болцоогүй байгаа нэрслээ. Арай тэрнээс дээ тий. Тийм гол нь Тэй болж. яаж энэ багийг одоо өнөөдөр чинь цаг сунгаал хоёр багийн нийлбэр оноо 220 хүрсэн шүү дээ. Цаг сунгаад шүү дээ. Тэгээд нэмэлт цаг дээр 27 он авсан гэхээс ерөнхийдөө Sacramento Kings Clippers багийг 100 он дотор барьж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр хамгаалтын юм бас бид ярих хэрэгтэй болж. Нөгөө огт хамгаалтгүй багч хамгаалаад байгаа юм шиг. Биш. Тэр Clippers-ийн хэмнэл тоглож байгаа юм. Өөр Clippers ямар ч огт яг тэг тоглоо. Удаашгүй Clippers өдөрдөж тоглосон гэсэн үг байхгүй. Тэгээ яг Norm Powell байхгүй болохоор яа харахгүй оноо авч нь л дутаад байгаа. Тэрнээс Clippers Powell ирчүүл эвгүй шүү дээ. Тэр удаашуулт гэж юусоо NBA юусоо юм. Илүү хотоо хоёр баг л хоёлаа. Clippers бол яг харахгүй. Clippers бол амар удаач яг тэбд оруудаг. Clippers яг тэгтэй. Юу яадаг. Harden тэ 15 секунд залдаг үнэн шүү дээ. Юу 15? 18 шүү дээ. Юу 15 багассан. 15 ч. Rockets-ийн Harden ч бас 21 шүү дээ. Яг тэгж жагаад яг тэг хүнээс нөгөө ягаад Яг юу хийх гээд байгаа нь тодорхойгүй залаа л гэдэг. Тэгээ эвгүй байлаар готлох хүнтэй гураач ч тий. тэгтээ 3 шиг нохороод дим. Уу шидчихвэл бараг сайн шүү. Хааваагүй зөөр үдээ зогсчих нөгөө маш шүү. Үзүүж чад. За бай бай. Чи юм бол дахиад Harden-ийн фэн үуч дахиад урлаа шүү байсан. За болцсон шүү дээ. Одоо юу вэ? Энэ жилийн драфтыг бол бид нар бас нөгөө ярих маш их яригдчихэж байгаа. Тэгээд энэ жилийн драфт бол бас нэлээд одоо нөгөө сайн байх магадaltaй. хүүхэнд үлдэж магадгүй те. Магадaltaй яг гэж яригдчихэж байгаа тийм. Нөгөө 10 жил одоо 10-аад он 2000 он гэж 10 жил дөрөв хамгийн сайн драфтинг 20 жилийн хамгийн сайн драфтинг юм шүү. Баг тийм Одоо үү. 20 оны 20-30 оны. Тэгээд Heartbreak бол харсан. За Cooper Flag гэсэн би бүсдэр бол хараг. Дээрээс нь би шүү дээ нэг хоолой би ярьжсэн шүү дээ. Би тоологч. Өөрөө 20 гэдэг тоологч байсан шүү дээ. 19 21 тэр тоологч Монгол хамтар чинь 30 дугаар байранд байсан шүү дээ. Кодич дөрвж тоглосон гэдэг нэг Роми ингээд тоглож байсан шүү дээ. Роми ингээд тоглож. Тэгэхээр тийм тоологч 30 дугаар байранд байх гэхээр Бүүм ийгээ те. Тэгэхээр энэ драфт яг бол амар яг. Одоо энэ драфтын 9-т Portland тэр Con Nipple-гээ тоглогчийг битсэн баг. Энд чинь бол уусаа college to freshman одоо эхний жилдээ college тоглож байгаа болж байгаа байхгүй. Тэгэн гутлаа амар дончтой оноо авч чадтай 3 шилдэлтэй. Гэхдээ яг л нэг би дараагийн нэг Grayson Allen юм болов гэж хараад байгаа юм. Юусдгийг үү те. Бүр тийм тааруугаар болж байгаа юм. Тийм жижигхэн байхгүй. А тэр Duke нөө. Тийм хурд хүч төсөлтгээд байх юм байхгүй. Гэтэ амар эвлэгхэн тийм чадвартай тоглодог юм. Тэр драфтын 3 дээр хэмлэгдэж байгаа нөхөр. Ace Bailey бол энэ одоо тэр 2-3-т явж байгаа хоёр нөхөр шүү дээ. Одоо энэ Rodgers гэдэг их сургууль чинь газрын рүү дээр байдгүй шүү дээ. 21 онд л ганц удаа Sweet 16 ч Сонсож байгаа ч юм байна. Тийм коллежийн хоёр ихгүй юу? Тэгээ энэ хоёр харин тэр боёг одоо ингээд гарч ирээд хувийн амжилт. Ace Bailey яг high school-ээс аваад ирсэн. Нэг Harden тоглолтын авч үзээд байгаа нэг баг байгаадсан уу? Коллежийн.
Мэдгүй. Баян бас нэг тоглолтын очиж Тэр Age-com бас юу ячаад байгаа. Уг нь бол эн чин сая энэ хичээлийн жилийн эхлэхэд Age-com 2-т явж ирсэн шүү дээ баг Монкоор. Жоо унчаад байна. А тэр хэм биш үү Малвач ч л хамаан мал. Төгийн төв. Тэр улстай бүр амар том нөхөр. 5 дээр байгаа яа. За тэгээд юу л дуусчих байгаа шүү дээ. Дуусчих шүү дээ. Лагийг бол юуг нь ярих вэ те? Тэр ярих хэрэггүй шүү дээ. Ярих хэрэггүй шүү. Лаг бол бүр амар юм. Бүр үнэхээр Яриач хэрэггүй. тэр нэг харсан уу? Самбар дор шахаж байгаа ингээд шидэж байгаа дамжуулснаа юу яа над дээр ингэж амар хамгаалаад байгаа. Би копи биш шүү дээ гэсэн. Өөрөө тийм траш ток мок хийц явж байгаа. Юу дуусна? Админсор нөгөө юу бол дуусчих байгаа шүү дээ. Нөгөө багууд Удирдлагын тоглолтууд дуусаад одоо ингээд марч мэдээс эхэлж шүү дээ. Тэгэхээр одоо бүчмөр харна л та. Тийм. Одоо эдгэр чи яг би нэг Жиг гэдэг хусаал явж шүү. шүү дээ. Ямар ч найраггүй гацгаас тоглоод явж шүү дээ. Бүгдээ энэ 7 хоногт гарах Premier Sport Network дээр гарах тоглолтуудын хуваарь гэдэг бүгдээс харцгаая. Гой тоглолт юу вэ? Булгаа. Чи сайн мэдэн дээ. За тэр Memphis Phoenix-тэй тоглолтууд гоё. Minnesota Denver. Тийм байна. За Lakers Denver-ийн тоглолт бас байгаа юм байна шүү дээ. Cleveland Memphis. Cleveland Memphis бас гоё юм байна да. Lakers Тэгээ дээр Нью-Йорк дээр эвднэгээд байгаа ч юм тэгэхээр өдсөө өдөр гарч таарах New York Golden State хоёр байгаа юм шүү дээ. Тийм. Гэтэ энэ Golden State Warriors нь баха тий. Golden State дээр. Тий. За Lakers-ийг том сорилтууд үлээж байгаа юм байна. Lakers-өөр хүнд шүү дээ. Lakers яг энэ 7 өөрөөр аяг хүнсэн. Индиана Milwaukee гэдэг плей-офф ихний шатны тоглолт. Байна шүү дээ. Лавх бараг. Тийм байна. Яг одоо гаруулга одоо энэ өөр байгаа шүү дээ. Харин гарч байгаа юм шүү дээ. За тэгээд юу нөгөө бид нар ярьсан 3 сар гэдэг бол цагсан мөнгөний хөлрөл сар гэж. Тэрээс нөгөө багууд нөгөө бүх орны лигүүдийн одоо плей-офф эхэлдэг. Тэрээс Монголын цагсан мөнгөний лиг ч гэсэн өчтөр албаасаар плей-офф ихний тоглолтууд боллоо. Тэгээд одоо энэ Манайх финалийн Югтийн финал нь аврагын Amazon авраг боллоо тий. Баяр хүргэе NBA тогийн зүгээс бас та бүхэндээ баяр хүргэе. Тас runner up болсон бас хүлгүүдтэй бас баяр хүргэе тий. Тэгээд тэгээд юу өчтөр бас багийн тоглолтууд болсон. Ихний тоглолтууд болсон. За өнөөдөр бол нөгөө монголчууд бас нөгөө Kansas-ыг яг талбай дээр хэр тоглохыг харах гэж маш хүлээж байгаа бах. Баажигийн шинэ баг. Гөө. Би бол хөлгүүдийг дэмждэгрээд ижил дуусна. Гэтэ орой аль тоглолтыг үзнэ гэсэн бэ? Би одоо баажи ялтай бичхий. 5 цагаас. Тэгээд дуусаад очино. Хөлгүүдийнхээ 2 дугаар дээр 3 дугаар юунаас очиод үзнэ. Үгүй одоо яг энэ цаг үед чинь Kansas-ийн тоглолт дуусах гэж явж байгаа шүү дээ. Cousins-ийн тоглолтыг Дуусах байгаа шүү дээ. Үгүй манайх өдөр бичдэг хүмүүс бид. Тэгээд би баажи ялтай 5 цагаас тэгэхээр 7 өнгөрөө тоглоно. Хасын хөлгүүдийн тоглолт 6-10-аас байсан баха. Cousins-ийн тоглолтыг үзэж очиж үнэм шүү дээ. Харъя л та. зөв шүү дээ. Тэг чи ганцхан би биш. Монголд яриад хүмүүс харах. Гэхдээ зүгээр яг ингээд шудраг байгаа ч л гэдэг. Шудраг байгаа нь бол би угаасаа л хөлгүүдийг дэмждэг чи хөлгүүдээр л байгаа дуусна үгүй юм уу? Зөв амар байна. дэмжингээ Kansas-ыг үзээд гэж байна. Хамгийн сүүл хизээ дэмжсэн чи маа Бодсон өмсгөл бэлдсэн байлээ л гэдэл. Гэтэ амар гэлээ. Одоо ингээд хэдүүлээ NBA talk дээр Kansas-ийн талаар ярьдаг л байсан байл биз дээ. Тэгэл одоо энийг өөрөөсөө ингээд үзэх чинь хэрэг. Гоё шүү дээ. Над бол амар сонирн л байна. Яг үндэ талбай дээр ингээд гүйж Тэр байгаа харж бэлтгэлийн нэг хэсгийг харсан чи яраал орвол. яагаад ч ер нь чи тэр хүнийг бол зогсоох аргагүй шүү. Баггүй шүү яг Яраал гэж ер нь ингээд 2 3 хоёр тишээ ингээд орсон чи ингээд харагдаад. Манайхан ч ингээд жижигхэн хүүхдүүд чи харагдчихлаа шүү. Гөө дээрэс нь гоё юм байгаа. Дээрэс өнөөдөр өглөө бас нөгөө юу тоглож буусан байгаа шүү дээ. Нөгөө Clinton Early өнөөдөр буусан байдаг. Буусан юм уу? Өнөөдөр өглөө ирсэн Тийм үү? тий. ирсэн. Өнөөдөр өглөө ирсэн бай. Тэгэхээр Захын Brothers дээр Нью-Йорк Никс 2 жил тоглосон тоглогчийг бид ярьж байгаа шүү дээ. Мөрн гэхдээ өөрхий байхгүй болцсон. Тэг. Ойноор арганд татсан шүү дээ. Тийм үү? Хүмүүс тоглоод дуусаагүй шүү дээ. За тэгэхээр энэ жил юу ярих гэдэг нь энэ жилийн плей-оффын тоглолт бол бүр төсөөснөөс гоё болох юм байна. Өнөөдрийн DeMarcus Cousins-ийн тоглолтын үр дүнг магадгүй өөр Америкийн хэвлэл мэдээлэлээр ч гэсэн яриа шүү дээ. Монголын сагсан дараагаа тоглолтыг хийлээ. Тэгээ ер нь бол яг зөв нэг юмыг харсаас манай баажигийн талхад яах аргагүй том юм бэл тээ. Кастер том үнтэй хамт суугаад малгайтай үнтэй суугаад шүү дээ. Тэгэхэд миний том байгаад байна. Том бэл. Би ихтэй таатайгаа суугаад миний хөр харагдаж байна. Том. бүр амар том. Чамаас уу том бич байгаа. Баясаа бол нэг амар. Би зөв жин нэмчээд байгаа. Тэрээс минийхэр бол чамаа 3 ханар хийн штэ. За минийхэр бол
3 андар хийн штэ гэсэн. 3 андрын толгой бүтээнэ гэж хэлж байгаа юм тий. За энэ доктортой хамтаагаар залуусаа. Тэгээд сагсан бөмбөг үзэсгээд юм Монголынхоо лигийг бүгдээрээ очиж үзцгээгээр гэдэг та бүхэнд хэлмээр байна. Яг л сагсан бөмбөгийн үйлрэл аль байсан. Бажеттэй камертай яг зэрэгцээд нэг төвшөнд суул бүр тасран те. Хамгийн хоол гэдэг ойлгоор юм. Зарах тэр ингээ хамгийн Яг ч юм уу. Зэрэгцүүлээ суул дээр хаална дөө. Яг хахад аяг гоё харагдаад байгаа байхгүй би. За тэгээд хийсгэр ирэх 7 хоногт энэ цагта яг бүгдээрээ иргээ уулзцгаая. Тэгээд сагсан бөмбөгийг үзээрэй залуусаа. Монголын лигийг үзцгээгээр.